Цагаан сарын бэлтгэл цуврал релли маань 5-6 дахь хоногийн бичлэгийг нэгтгэн үргэж байна. 5 дахь болон 6 дахь өдөр дээлнийхээ захыг нудрагтай залгаж өгсөн. За нудраг хизэж ойж байгаагүй, эсгэж байгаагүй нудрагтай дээл манай ээж ч гэсэн нудрагтай дээл ойж байгааг болохоор энэ маань өстой шин зүйл байсан. За тэгээ ямар ч байсан би бодож байгаад өөрийнхөө нудрагныхаа эсгүүрийг гаргаад тэгээд залгаж ойсон байгаа. Тэгээд хэрхэн залгаж ойсныгоо би өөрийнхөө бит болор нарын YouTube сувагт дэлгэрэнгүй бичлэгээр оруулчих. Та нар маань үзмээр ивэл эх 7 хоногоос ороод тэр бичлэгийг маань үзэж болно шүү. Ер нь нудрагыг яг минийх шиг ингэж хийж залгадаг байж магадгүй угаасаа. Гэхдээ би ямар нэгэн сошиалс нудраг хэрхэн залгах вэ, эсвэр яаж гаргах вэ гэсэн нэг тийм хичээл, янз бүрийн тийм тайлбар ч юм уу, зөвлөгөө ерөөсөө олоогүй, эсвэл олж чадаагүй байх. Тэгээ цаг бага байсан болохоор тэгээд өөрийнхөө ямар ч исэн хийгээд ойж тусгасан байгаа. Өмнө нь би дээл хийж байхдаа онлайн сургалтын багш маань угаасаа ийм торг аваарай гэд хэлчихсэн байсан учраас би нэлийн сайн чанарын торгыг авсан байсан. Энэ удаа бараг таарсан торгоороо гихин цаашийн ямар ч исэн хүүхэд учраас тийм хатуу зузаан хүнд торг ашиглаад яах вэ гэд ер нь бол ийм нингэн гэтээ биетэй боломжийн торг авсан. Гэхдээ ингээд ойдол ингээ хийнгүүт наалтыг хүртэл учиртай наад юм байлээ. Хизээч хий оруулж болохгүй гих мэтчлэн. Тэгээ одоо энэ хоргоогоо ч гэсэндээ бас хитрхи хүүхдэд ийм цагт нуусан хатуу тухгүй байх вэ гэж бодоод дандаа ийм зөөлхөн юмнуу сонгосон байхгүй юу? Захаа хүртэл нэг удаа л наасан тийм давхар тийм хатуу зах хийгээгүй, өндөр зах хийгээгүй, намхан зах хийсэн гих мэтчлэн. Ингэнгүүт ер нь бол жоохон ойхот ингээд ачаал ихсдэм байлээ. Ягаад гэхээр ингээд торгоч нь сэмрэн нэгдүгээрт, хоёрдугаарт ингээд ойдолтойгоо илүү ойрхон хайчилчих юм бол ойдол нь сэмрээд гараад ирнэ. Тэгэнгүүт энэ болгоныг ингээд бодолцоо дахин ханзалж ойсоор ягаад ямар ч хэлсэн хоёр хүүхэдтэй тухтай. Тэгээ бас өнгө үзэмжтэй тийм дээл хийж гүйцэтгсэн байгаа. Тэгээд энэ нудрагыг залгахт бол нэрээ үнэндээ л маш их цаг хугацаа зарцуулсан. Тэгээ ямар ч хэлсэн боцоор агаал за ингэж залгах нь зөв юм байна гэж бодоод өөрийнхөө залгасан байгаа. Гэхдээ угаасаа ингэж залгадаг байж магадгүй. Нудраг яаж залгад одоо тэр салдаг нудраг энтер гээд янз бүрийн олон төрлийн нудрагууд байд юм лээ шүү дээ. Би тэгээд хүүхдэд салдаг нудраг бол дэмий ах гэж бодоод залгаатай салдгүй нудраг хийсээ. Ямар ч л хэсэн дээлээ эсгээд маш удацсан байсан учраас ингээд сэмрээд бараг хамаг торгон ойдлын сантиметргүй байхгүй болохоос өмнө дээлээ бүтэн болгож басгаж авсан. Одоо ингээд шилэг тавчин хадаал дээл маань бүрэн болж байна. Тэгээд цагаан сарын үеэр дээлээ бүтнээр нөмсүүлээд зураг бичлэгээ оруулах болно. Хамгийн сүүлийн парт дээр нэг